За бүгдэнд нь өдрийн мэнд шууд хичээлдээ оръё. Эхний хичээл маань зорилго ба арилжаачдын 5 замал гэсэн хичээл байна. За дөнгөж эхлэхээс ахуулаад анх хүртлээр арилжаачид нийтдээ 5 замлыг туудгаа гэж олон үед үзэж байгаа. За тэгэд эхнийх дээр нь болохоор гамблер буюу мөрийчин. Бид нар ч бас нэг үгээр хэлэхдээ идэвхтэй бол тэгж хэлдэг шүү дээ. Жавал гамбл гэдэг. За яг тэр нөхөр байх нь шүү дээ. Ямар ч мэдлэг туршлагагүй арилжаа хийдэг. Ихэвчлэн мөнгө хадаад дуусдаг. Ийм үе байгаа. За тэгээд энэ нөхөр чинь хамаагүй бас ямар ч мэдлэггүй туршлагагүй арилжаа хийж болохгүй юм байна хөөе. Бас нэг тодорхой хэмжээний юм сурыг гээд хичээж эхэлдэг. За тэр хичээж эхэлж байгаа цаг үе бол суралцагч буюу 2 дугаар үе байгаа. За арилжааны талаас суралцаж эхэлдэг. Олон алдаа гаргаж мөнгө алддаг ч эсрэг талд нь туршлага хоригдлуулж идэг юм үе. За тэгээд туршлага хоригдлуулаад тодорхой хэмжээний бас мэдлэг олж авлаа. Тэгтэл алдагдaltaй байгаа тань тий. За туйлын зорилгууд ашиг руу орох гэдэг. За тэгээд илүү хүн судалнаа. Янз бүрийн стратеги хайж үзсэн. За тэгж хайж явж байхдаа энэ 3 дугаар шат руу орцсон байдаг гэсэн үг. За 3 дугаар шатны тодорхойлолт нь стратеги арга ерөөхдөө энэ олсон байдаг гэдэг нь бол яг өөрийн гэсэн арга барилтай болцсон гэсэн үг л арай биш. Ерөөхдөө одоо юу гэдэг лунана QM очроо парагтаалч гэдэг юм уу арга барилуудыг мэддэг. Гэхдээ яг ашиг хийж чаддаггүй. Тодорхойлолтын дээр нь тэгж байгааз заримдаа ашигтай, заримдаа халдагталтай ихэвчлэн тэг дээр тогтож үлдэх гэж хичээдэг гэж. За энэ юу гэсэн үг вэ гэвэл нэг үгээр бол маш энгийн. Арилжаа хийдэг анхныхаа бодвол шууд дансаа алддаггүй. Гэхдээ удаан хугацаанд дансаа алдаад яваад идэг. Ийм үеийг хэлдэг. За энэ 5 шатнаас өштэй хамгийн хортой үе нь 3 дугаар үе. Энэ 3 дугаар үе дээр хүн 3-аас 4-өөс 5-аас дээш жил байж болдог. Нэгсэндээ ямар ч ашиг олохгүйгээр алдаж явсаар байгаа тийм олон жилийг алдаа үлдээсэн байж болдог тийм одоо зүйл байдгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та өөрийгөө 3 дугаар шатн дээр байгаа гэж үзчихвэл аль болох энэ шатнаас хурдан гараад аль болох тэр нэг түгжээсээ тайлаад эртхэн шиг 4 дугаар шат руугаа орох тал руугаа хандаа гэсэн үг. За 4 дугаар шатн дээр яг энэ сургалтын хүрээнд заагдах зүйлсийн одоо ач холбогдол гарч ирнэ гэсэн үг. Ихэнх орж иж байгаа сурагч нар маань ерөөдөө 3 дугаар шатн дээр байдаг. Тэгвэл тэднээсийг би энэ 4 дугаар шат руу яавал хүрэх вэ? Ямар арга замаар, ямар сэтгэлгээгээр, ямар зарчмаар энэ 4 дугаар шат руу хүрэх вэ гэдэг тэр зүйлийг энэ сургалтынхаа хүрээнд цаана. Нэгсэндээ миний сургалт хийж байгаа зорилго болоод энэ 4 дугаар шат руугаа хүмүүсээ оруулах тийм л байгаа. За 4 дугаар шатныхаа тодорхойлолтыг уншаад үзье. Гэгэрэгчтэй. За анхаа момент буюу арилжааны зарчмыг нь ойлгож эхэлдэг. Жижигхэн ашигтайч үр дүнгээ ур чадвараараа баталгаажуулж эхэлдэг гэж. За энэ дээр хүрээнд татсан тодорхойлолтуудыг хараарай. Арилжааны зарчмыг нь ойлгож эхэлдэг гэж байна. За энэ нь болохоор нэг үгээр хэлбэл ерөөсөө л энэ ийм учраас би ийм байхгүй л болохгүй байна гэдэг тэр зарчим гэсэн үг. За нөгөөх нь 4-р шатн дээр овоож цоцол хийх болохгүй. Жижиг ашигтайч үр дүнгээ ур чадвараараа баталгаажуулж эхэлдэг. За энийг шууд хар яриагаар хөрвүүлнэ гэх юм бол маш амархан. Ерөөдөө та $100 ч бай, $10 ч бай, $1000 ч бай, $10,000 ч бай. Тэрнгээр арилжаа тэр дансаадаар арилжаа хийхэд мөнгө алдахгүйгээр жижигээр тэр тухайн дансыг өсгөж чаддаг тэр ур чадвартай болохыг хэлж байгаа гэсэн. Ойлгомжтой тий? 3 дугаар үе дээр яадаг байсан? Ямар ч данс пандч бай, рилч бай, томч бай, жижигч бай ямар ч дансыг хөтсөн удаан хугацаанд шатсараагаа дуустдаг болвол 4 дугаар шатн дээрээ ямар ч дансыг эзэмссэн байлаа гэсэн тодорхой хэмжээнд тэр дансыг тогтмол өсгөөд яж чаддаг тэр үеийг хэлээд байгаа гэсэн. За мэдээж энд бол асар их хичээл зүтгэл ч юм уу тий.
юм болоордгоо. За 5 дугаар шат нь болохоор одоо миний чиний бидний бид бүхний хүсдэг шат. Буюу тогтвортой ашиг гаргаж хөрөнгө өсгөж чаддаг. Жинхэнэ мэргэжлийн түвшинд хүрсэн трейдерүүд юм аа гэж. За энэ дээр 5 дугаар шат гэж бол ер нь байхгүй заяа. Би нэг сони юм хэлээ. 5 дугаар шат гэж бол ер нь байхгүй. Яагаад тэгэхээр хэрвээ чи 4 дугаар шат руугаа өөрийгөө 4 дугаар шат руугаа орцсон ямар ч тансыг одоо системтэйгээр удирдаад явхад тогтмол өгөөж аваад чаднаа гэсэн энэ үеэл удаан хугацаанд хадгалж үлдвэл тэгтээ дэргүү 5 дугаар шат чинь өөрөө хүрээдэрдэг. Нэгсэндээ 4 болон 5 дугаар шатуул заасны хоёр тал. Хоёр тусдаа юм биш, нэг зүйлийн хоёр тал гэсэн үг. 4-өө сайн хийгээд хад 5 чи өөрөө юм. 4 болон 5 гэдээ ангилж байгаа энэ хоёрын донд юу байдгүй гэхээр зөвхөн лотын хэмжээ л байдаг. Зөвхөн лотны хэмжээ л байдаг. Өөр юу ч байдаггүй. За ийм байна. За тэгээд эхнийхээ хичээл дээр анхааралтай сонссон та бүхэнд баярлалаа. Арчсны 5 замл гэж юу болох? Би одоо ямар шат дээр байгаа? Би одоо ямар шат руу зорих ёстой вэ гэдгээ энэ сургалтаас олж авсан бахаа гэж найдаж байна. Баярлалаа. Дараагийн хичээлээр уулзъя.